Эрхэм үзэгч та бүдийнхээ энэ өдрийн амгалан айлтгая. Гүндүүгээр нэвтрүүлгийнхээ шинэхэн дугаарыг та бүхэндээ өргөн барьж байна. За ингээд өнөөдөр манай нэвтрүүлгийн хойморт Өрхөнгай аймгийн Төвөрг сумын харьяат дөх Монгол улсын харцаг Зэдэн Сэдмийн Бян Ботхон морилон саатаад байна. Харцаг даргаан давтаа сайхан амарч байна уу? Сайхан амарч байна да. Сайхан. За ажил төрөл авлаа сайхан. Тавлаг сайхан байна. За бэлтгэл сургууль сайн байна уу? Оо сайхан байна уу. Бэлтгэлдээ орцсон уу? Орчлог байх үү. 8 сарын сүүлээс л орцсон. За найр наадам гээд хэсэг өдөөгөр явбав. Тэгэл явах. Хэсэг бижин жаад л ирсэн дээ. За юуны төрөнд бас тэгээд Монгол улсын харцаг гэдэг эрхэм сайхан цол хүртсэнд одоо нийт үзэгчдийнхээ өмнөөс бас салуун баяр хүргэе. За баярлалаа. За улсын цол бас хүртэхдээ сайхан байдг юм байна уу? Оо сайхан байлгүй. Монгол улсын цолтон болно гэж бас сайхан хөвзөө яа тэгээд тэр хөвзөөнд төрсөнтэй маш их баярлж авч байгаа. Өрхөнгай аймгийн Төвөрг сумаасаа төрөн гарсан ер нь хэд дэх улсын цолтон болсон бэ? Танаа Төвөрг сумаас ч одоо дээхэн үедээ тэр ах トゥ самдан гэж одоо улсын цолтой хөгчөд байсан гэдэг юм лээ. Төвөрг сумаас 77 жилийн дараа улсын цолтноо төрж гарсан. Энэ жил ардын жилийн 100 жилээрээ. Тэгээд өмнө нь бол ах トゥ самдан гэдэг Монгол улсын начин цолтой хөгчөд байсан. Тэр хүмүүс ч одоо 30-40 оны үед л нэг бол барилж байсан улсууд юм уу да тий? Тий 30-40 оны үед барилж байсан. Одоо хүн аймгийн арслан Доржончиг хэрслэн гэдэг. Хүн аймгийн наадамд бас барилдаж цалмал авч яхад бас зөвлөгөөгөө явж байсан. Тийм нутгийн ах бий. Төвөрг сумынхаа ер нь хаагур нутгалж хаагур өсөж төрөнсөн бай тийм ээ. Аав ээж нутаг усныхаа тухай сайхан яриад илгүүл. Тийм Төвөрг сум одоо юу Мазарваг Монголоор маш нутгалдаг байсан. Монголч бас сайхан яг хангай биш, говь биш. Тийм тал хэрийн тийм сайхан нутаг бий. Өдөөгийн хүүхдүүд яах вэ? Тэгээд ер нь адуу малаа хайруулна. Дээлийн сугаа орно. Тэгээд одоо тэрэл жамаар өссөн байлгүй одоо. Тэгэл явах. Ноцолт нь барилт нь эмнэг сургана. Тийм журмал. Манай яг дээдлийн ах надаас 3 ах байдаг. 3 ах хүн. Ахыгаа хийсэн болгоныг хийх гээд л үз тарна. Манай ах эмнэг сургаж ивэл би эмнэг сургана гэж очиод дааган дээрээс өсөртлөө шийдүүлж ясаа удаач. Тэгээд юм гээд ахыгаа хийсэн болгоныг хийх гээд барилдаад давахгүй ч гэсэн барилдаад л байждаг. Ер нь нутгийн хүүхдүүд яг тэр нутаг орныхоо хүүхдүүдтэй нэг эмнэгээ сурч чаад тэгэл эмнэгээр уралдах маягийн тиймэрхүүл өссөн дөө ер нь нэг 100-ны цаг. 100-да Өрхөнгай аймгийн Тархт сум руугаа орж ирээд зусчихна. Ёо чулуут 10 талаараа зусаа хойшоо ороод ирчих тийм. Хойшоо ороод ирнэ аймаг руугаа ордод. Тэгэл яг хүүхэд ахуйнаас маань яг л 100 нь бол бас үлгэрийн юм шиг үргэлжлэн л дээ сайхан. Тухайлбал. Тэгээд яг хүүхд тохтой байран цуудаг гэсэн 10 жилдээ. Байран цуугч бас байрны хүүхдүүд барилтаанч гэдэг шиг юм байг барилт нь штэ. 2 жил би ер нь бол юу байдаг байсан штэ. Хавдраггүй байсан удаа байхгүй. Сэл хөх юм явж яах вэ? Ингээ хүрхээр айгууд юутэй. Нийл өвчтэй. Тийм байхтэй. Тэгээ ерөнхийдөө байрны хүүхдүүд ер нь бол аймаг руу улсан тийм барилдаа одоо чөлөөт жодоогийн өсвөрийн тийм тэмцээнүүдэд айгүй байрны хүүхдүүд тийм амжилт их гаргадаг байсан. Би бол тэгэхэд бол барилдаад зүйл болохгүй. Тэгсээр нэр элсэн дээр барилдаал тийм хүүхд байсан. Ямар ч байсан ноцолдоо л байна. Ноцолдоо л байна. Монгол хүн болж төрснийх одоо. Танай байрнаас бүх улсын залуучууд бий юу одоо? Сумын заанууд бий. Сумын зан Батсайхан, Сумын зан Ариун бол тэгээд яг манай дээдлийн ангийн хүүхдүүд. Эмнэг хангал адуунд нэлээ эртээ болтой юм байна тийм ээ. Ер нь эрхэмж бас нэг морины нуруунд дээр нэг сайхан бүлгүүлээд явж явах бас сайхан л байдаг. Ер нь анх хэдэн наснаасаа дааг сургаж одоо түүнээс хойш гайгүй эмнэгчин болсон. Ер нь бол дааг их сайхан л та ер нь. Даагнаас унж өгдөг, даргуураас болж өгдөг гэдэг чинь юу яг л
дагнаас унахт бол нэг ямар нэгэн сүртэй бэртэл аваад байдгүй. Тэгээ нөгөө яг анх яг эмнэг даган дээр мордохдоо яг ахыгаа манай ах нэг эмнэгэн дээр мордоод тогтоод сүйд болоод бэлгүүлээ сүйд болсон. Тэгээ би одоо мордох хэрэгтэй гэж өөрийгөө авчиж унаад хэдэн настай. Тэр нэг за нэг 10 лог хүрээгүй 9 10 тал байсан баг. Тэгэл тэрний дараа жилээс үл нэг өөрөө эмнэгэн дээр мордоод ерөнхий өөрийн болгочдөг. Нэг өөрийн болгох чи их сайхан л да. Хөдөө ер нь ахтагаа тэгээд хань мал дэвж явахдаа нөгөө эмнэг даага ер нь бол янзын номхотхон л да. Унгаан. Ямар ч садлах. Нэг 3 хоногт бол тэгэл энэ унамгаа мөр шиг болчихсон л байж дээ. Ёо манайх чинь өөрийн гэсэн дааг тийм ер нь бол шүдлэн байдгүй эмнэг. Ерөөсөн дааgal гэж ярина. Тэгээд даага 6 сар дуусаагүй хот сургаад дуусчихна. Тэгээд 7 сараас ер нь бол юу айлын эмнэг рүү орно. Айлын эмнэг даагаар. Манай тэр чулуутаар нутгалдаг байсан ах нарын бас эмнэгүүдийг бол тэгэл ахтаага ер нь манай ах л айгүй эрэмгий байсан л да ер нь бол тэгэл нэг эмнэгэн дээр тогтоод байгааг нь харахаар ч юм уу их гой санагдаад би тэгэл ер нь бол дуурайгаал морчдөг, ундаг. Тэгээ сүүлдээч бас аятайхан болоод ирсэн. Би чинь сумын зав болсон үедээ бас арай жоохон юу яагаад давраад. Манай нэг тэр юунд одоо энэ дайргийн голд нэг манай ахны ахын нэг юу байт ирлиз бух. За ирлиз бухан дээр мордж үзээ. Ястай юм ийм. Яа тийм байна. Ерөөсөө яг ингээд дагцсан ерөөсөө ингээд нүүрний өмнө ингээд ирээд амч байна. Яг л тэр нэг гадаад энэ төр бүлгүүлээд байгаа шиг ингээд сүлжилт амар бүлгдэг шин. Тий. Юу нөө тэр төсдөг ихтэй. Нөө яг бүлгэд сурааг болохоор 2 3 хон бүлгчаа зогсож байгаа тэр нь сайхан. Яс боосон шүү дээ. Ярсан унахгүй байна. Тэгээ 2 3 бүлгүүлээ тэгээ ерөөсөө яг л тарих руу очиж нэг л хөрүүл ер нь бол сүйд болно гэдэг юм мэдээд байгаа юм чи тэгэл. Тэгээс бос. Ер нь тэгээд нөгөө бухч нь бас нөгөө дээрээ юм гаргацсан болохоор юу яагаад галзуурж байгаа юм. Тэгэхээр ямар ч чинь уяагаан чирж тавих гээд араас нь 3 хүн 4 хүн чирэгдэхэд эвэрнээс нь яцгаа ш. Уг нь бол улаарж штт тийм улаарч. Яг эхэндээ нөгөө хүн би мордог байхад ганц ч нэг хүн ингээд хатаа эргүүлж хийдсэн байхгүй. Тэгээд дараа нь 4 хүн чирэгдсэн байгаа зүгээр цаашаа дахиад л болчихсон. Ирлиз бох амар идэв. Их л баг. Ер нь тэгэл юм эмнэг тийм эмнэг хангал юмрхүү юм уу болсон доо хийнээс. Одоо тайлсан биш тий. Тэгээ ер нь анх одоо хөдөө байсан хүүхдтэйгээд яг сумын төв дээр одоо тэгж багшилж исэн бүх юм багш тасгалжуулагч гэж одоо байв уу? Яг сум биш байхдаа барил ер нь бол яг барилдсан гэдэг юм бол биш нь 20 тоо барилж гисэн байхгүй. 20 тоо анх бол яг Өвөрөнгө аймгийн одоо Бэлэмбэр спортын газрын дарга байсан. Инх төргээд багш нарыг анх үйлдэл хийдэг. Анх үйлдэл хийхдээ бол ерөөсө жилдээ нэг 2 сар хийдэг. 2 сар юм да тий. Тэгээд тэр нь яаж ирэхээр оюутны амралтынхаа бас 1 сар. Тэгээд зуны наатмын бэлгэлд очиад 10 хүчтэн дивжин дээр очиж гарчдаг байсан 1 сар. Ерөөсө өвөл 102 1 сар хийдэг. Нэг яг тэр 2 жил нэг тэгж хийгээд. Тэгээ сумын зам болчихсон 21-т дээ. Хаана болсон? Төв сумд болсон. 2016 онд сумын зам болоод. Анхны сул авсан наадам бас сайхан хүнд сэтгэлд их тод үлддэг баг та. Тэглэг явах. Сайхан манай ангийн хүүхдтэйгээ өдөр төрөнд үлдээ тэгээд нөгөөдхөө хаяад. Тэр үед бас барилдах гэж үзүүлдэг гэсэн хаа. Ямар сэнда манай авж яваа мөнгө сүлдгээд өгш маань юу яагаад нөгөөх нь юм хийж гээд байсан юм уу доошоос уу гэдэгт нь
Ямар доош барил гэдэг аахгүй юу? Гэтэн ямар яг чанга доош сууж ирсэн тийм. Доош суудсан ингээд өмнөөс нь барилж ирсэн. Тэгэхээр чин өмнөөс нь ганц дайрч үл ер нь. Тийм нөгөөх нь ганцхан дайрцсан бол тэгээд бараг заваад унахаа шүү дээ. Тийм. Тэгэхээр тиймэрхүү маргахан дул байсан дөө. 21-т залуу. Тэгээ ер нь яг тэр үеэс эхэлж ил эрчимтэй бэлтгэл хийж эхэлсэн юм уу? 21-т сумын завлаад 22-т их сургуулийн төгссөд их сургуулийн төгссөний дараа тэгээд мэргэжлэр ажиллах үндэсний хөрөх хичээлэх гэсэн тийм хоёр зам гарч ирээд тэндээсээ мэдээж хэрэг үндэсний спорттой хайртай. Юуны өдөрт гэрэл харагдаж ийн гэдэг шиг. Монголын өдөрт гэрэл харагдаж ийн гэдэг шиг бас өөртөө айгүй итгэдэг байсан. Тэгэл энэ замыг гар цагуугаар сонгоод тэгээ бас нэг 2-3 жил бол мапанд бэлтгэл хийсэн. Мөнгө төгрөгтэй бол энд ирээд би ч нэг хажуугаар нийтийн байр төслөөд л амьдрна. Тэгээ нийтийн байрных нь мөнгө олчвол буцаад өөрөнгөд очиж хэвчихнэ. Өөрөнгөд нэг 10 хүчин дээр очиж хэвчихнэ. Тэгээд мөнгөтэй болоод ирвэл буцаж ирээд эндээ их Монголын хүчин дэвжэн дээр нотгийнхантайгаа ажиллана. Пүүж өгч дээр ерөнхийдөө бас анхныхаа сайн юмыг их заалгасан. Пүүж өгч маань бас пүүж өгчтэй болоод бас ачлал одоо ачийг хариулж сайхан цол улсын цол хүртсэндээ бас баяртай байдаг тэгээд. Яг нэг баруун зүү наагаа тэгээд араас нь яг нэг тийм барилтаа нэг бол яг пүүж өгч бол гардаж бүр яг зааж ирсэн. Пүүж өгч гэдэг чинь хин хэлж профессор начин хэлж байна уу? Тэгэл яах. Манай дэвжиний асууж болгоч өгч байсан. Тэг яг тэр үуч чинь тэгэхээр пүүж өгч дээр ерөнхийдөө боловсроод талигаач төмнөст чинь бас ойр зургийн юм хэлнэ. Тэн дээр чинь бэлтгэл дээр хүрээд ирнэ. Тэгээд хойгоох гавыг арслан хүрээд ирнэ. Гавыг арслан бас гоё штэ ингээд юм хүм тархинд толгоонд ортол юм хэлнэ. Янз бүр. Тухайлбал юм бодтол хэл. Ер нь хүнд заах гаргахч тэр багш гэдэг хүн бас өөр үйдэг юм байна гэж гавыг арслангаас мэдэрсэн дээ. Тэгээ хүн өөрийнхөө юм мэдж байгаа хэрнэ. Нөгөө хүндээ энэ хүнд би яаж ойлгох вэ гэдгийг мэддэг л хүн юм байна гэж би бас бодож явдаг. Тухайлбал ер нь санамнаас гардгүй юу хэлж өгч байсан. За энэ ч өстөө нэг оройд ортол хэллээ тэгээд. Тэгээд ерөөс яг л зүүн биш өөрөө зүүн тэгэж яваад таллаал юу ягаал наагаал араас нь шөглөөл давхар ачаал гарын сөхөж хавируул яг тэр болгоно ерөөсөө яг за энэ орохгүй л энэ орохгүй л энэ гэдэг яг тийм бас юу шүү дээ. Одоо нэг би бас сүулт бодоод идэх шүү дээ. Бид нар ч компомпу гэл хятад урлагийн кино мөн үзэлээ. Ингээл гар хурлаа ингээл нэг зөөлх мөл яг тэрнтэй адилхан үндэсний хүч бас мэгцэх тавтаж байгаа нь бол баг л компушүүлж болно шүү дээ. Гар хурлыг ингээл аваад тэгээ гар хөлөө татахт нь яах юм нөгөө руу н орно гэл. Тэгэхээр үндэсний бүхий яг юу бол бас нэг урлаг бас байгуулах гэж боддог юм. 2016 онд сумын зам болсон. За тэгээд тэрнээс ч хойш бас сумын зам солтоогоо чамгүй амжилт үзүүлсэн тийм ээ. Бас Монгол бүхий өргөнд сумын заануудын барилдаанд одоо дээгүүр барилдаж байлаа, сайхан төрүүлж байлаа. Бид 2019 оны тэр одоо цагаан сарын сумын зам байсан юм уу? Ямар сумын зам байсан бол өвөл болж исэн цагаан сарын өмнөхөн санагдаад байхыг би энэ урд төршөд байж байгаа л нэг ирчээд бүхий өргөө орц сумын зам үзэж байхдаа одоо энэ Баян хонгорын совд зааныг нэг говьд давтал нэг ухаалтал хайж исэн санагдаад идэг. Тэгж л одоо өөрөө чинь хамгийн нэг сайн барилж ирснийг анх нэг тэгж харж ирсэн. Тэр барилдаа яг юу вэ? Ах жоохон хатуурцсан байх. Тэгээд одоо бис хаяа би уун хийгээл идөө хүн амтан тэгээд нисээд байгаа ч юм байхгүй. Тэгэхээр яг яаж хайчаад байсан бэ гэж чи. Би давхар дээрээс мөргөөд тэгээ араар нь зүгээр алхаад гიშгцэн чинь ах амар гараад ирсэн байхгүй. Тэгээд яалч хүнийг гарч ирэхээр нэг урамтай юм шиг гараа яалч жоохон татцсан. Тэгээ ах жоохон говж яац тэгээд дараа нь харсан ч бас жоохон эвгүй унтсан байлаа.
Тэнд чинь тэгээд төрүүлж исэн шүү дээ тийм ээ. Даваадлаа. Аймгийн зан даваадлаатай үлдээд. Ер нь сумын заануудад хичнээн шүүхтэй вэ? 4 шүүхтэй. Нэг удаа 5 даваад 2 6 давсан. Нэг төрөлт. 2 6 нь болохоор төрүүлсээс хойш. Алтан цойжд. Увсын мөнгөрт нь 2 томччихсан. Одоо тэр үед барилжсэн. Яг манайхан ч яг тэр үеийн сумын заанууд одоо их айгүй сайхан барилцгааж байгаа шүү дээ. Аймгийн арслангууд болцгоодсон. Тэгсэн юм тий. Одоо хамгийн сүүлд нь цэргийн зам болсон Өнөр үеийн Батсуур байна. Яг тэр үед л яг сумын заанд барилдаж эхлээд бас сайхан залуучууд барилж яхад нь бас сумын заанд төрүүлээд авсан шүү. Бас нэлээд чанга байх үед нөө. Тэгээ 2019 онд аймгийн цол авсан байдаг лөө. Тий. Аймгийн анхны аймгийн цолыг одоо яаж авч ив? 19 онд сумын заануудын барилдаанд төрүүлсэн тэгэл мобис дээр бас нэг сумын зааны барилдаа болсон 108 бүхэн барилдаа. Тэн дээр бас нэг төрүүлсэн. Тэгээд бас нэг аймгаас цолонд харж байгаа бүхэн бас нэг тоонд орцсон яваад л байсан л та. Тэгээд яг наадмын үйлчлэгч бас айтайхаа болчихно. Сумын заанууд ч бас нөгөө аймгийн цолтон улсын цолтнуудтай их хоёр зур туслана. Туслана. Тэгээд нэг сумын заан төрүүлсэн сумын заанаас нэг яах тахгүй сайтах. Арай айтах. Тэгээд бас бэлтгэл сургалт бас тэр үед айтайхаа сайхан хийсэ. Тэгээ хин хэнийг барилдаж доо 6 авч иваа. 5 дээр ховдын бүрнийг баян мөх. Ах манай аймагт очиод барилж ирсэн. Тэгээд ахаар 5 даваад 6 дээр өвт ахт өвтөм. Аймгийн харцаг өвтөм тэ түн ахтай тунаад тэгээд авсан. Их чулуун арслан тунсан байдаг үү тэр жилээ. Энэс өмнө ч одоо аймгийн наадамд ер нь барилж утсан. Барилдсан. 15 онд залуу хөвөрлж ирсэн. 15 онд лав дөржиг төрүүлэхэд залуу хөвөрлөлтөд нэг наван дээр анх бол 15 онд барилж ирсэн байхгүй. Тэгээ нөгөө биш нөгөө нэг барилдаж яг л өврөнгээд наадам болж байхад бүх явж илээ би гадуур шаар мархан зөхөөл явж идсэн. Шаар мархан тэгээ тэр лаз мазар одоо нэг юм шийддэг. Тиймэрхүү төрнөг мөрөкээс зүүгтэн тиймэрхүү л байсан. Яг 15 он ороод барилдаад өөрөө яажсэн. Тэгэхэд лав дөржиг би 5 даваад тугд барьж хахад нь ганцаараа бараг ганцаараасан дөө. Маш их баярлаж тийг аалгадчихжээ. Ямар гоё юм бэ чинь 17 настай хөхт гээл. Биш өөр 20-тэй залуу тэнд нэгэн даван дээр тарах өөрөнгө аймгийн тархц сум яриад Отхон Баатар гээд сумын зах ганцхан шахаад татчих юм наваг. Тэгээ унчихсан. 17-тай залуу 5 даваа явж хахад амар маш их баярлаад алгаж шагаанцараа тэт шүүс ойрлж өрлөөд. Тэгээд явсараад лаг дөрж төрүүлсэн. Тэгээд бас зэрдэн даваа болгон 6 7-гийн 8-ын даваанд болгон дээр л баярлаад л энэ фенер л үзсэн тий. Тэгээ нэг 2 3 16 онд аймагт оролдоогүй. 17 18 тэгээ 19 онд болсон. Бас аймгийн наадамд орлон барилж авсан биш. Өмнө нь нэг аваад унжсэн. Ер нь бол нэг давж ийсэн юм байна. Нэг 2 давж ийсэн. 18 онд аймгийн чинь даваад ирж давнахтаа бид тэр чинь 3 дээр 2 сумын зан тунаад унжуулаа. Тэгэхэд л бас 2 сумын зан тунахт л бас айтайхан болцсон байсан баг. 18 он. Даваад ирж гэдэг чинь өөрөө сумын занд бас өвхөж явсан юм тийм шүү дээ. Тэгээд юу аймгийн чинь цол авсан. 5 дээр 30-гийн бааж ах очрол харцгийг даваад аймгийн чинь цол амиг авсан да. 20 онд аймгийн зам боллоо. 20 оны наадам ямар болж вэ? 20 оны наадам сайхан. Тэгээд мэдхгүй тэгээд бас гайгүй дээшээ төрүүлчих болов гээл сайхан барилдсан. Тэгээ бас үзүүлсэн. Гэтэ
үзүүрсэнд сэтгэл хангалуун байсан. Даж үзчихэр хүмүүс тэгээд тунаад нуграад тэгээд авцсан. 4 дээр давуу суран заа. 5 дээр бямданд өмнөх жилийнхэн заа. 6 дээр нутгийн аймгийн начны болж нагсан мягмар дөржтэй тун жуулдаад аваад. Тэгээ үзэр төрөл хавгаад шахаад толоос. Хавгаад үзэр төрөнд үлдчихээ тэгээд дараа жил аймгийн зам цол авчаал дараа жил 1024 барилтна гээд. За би ч нэг 1024 цол авчих واخа гэж өөрийгөө аймгийн зам болчиход гэж бодоод манай лавга яах бол хорцоослон болцсон хүний чи би гэж бодож байсан шүү дээ. Манай лавга яах бол уг нь авчвал бид хоёр хосороо болчвол би тэгж бодож байсан. Тэгээ бас энэ жил нэг жил хойшлоод 1024 бүх барилтаад сайхан хосороо бас сайхан цол авсантаа баяртай байдаг шүү дээ. Сонин юм шүү тий. Хүний бодол гэж байна. Тэр 15 онд үнж байна шүү дээ. Тэр 5 жилийн дараа хоёлаа үзэр зөрөнд үлдсэн явж идэг тийм ээ. Тэгээд 7 жилийн дараа хоёлаа өрөнгагасаа тэгээ сайхан хосороо цол авцсан явж байгаа чи. Сайхан юм тий. Энэ хүний амжилтанд баярлах баяр хүргэх сайхан тий. Хүний амжилт даалгадах шиг бас сайхан зүйл шүү дээ. Энэ хугацаанд ч бас бүхий өргөөнд барилдаан хомс болж исэн нэг хэсэг тийм ээ. Тэрнээс хойш корона гэдээ бас барилдаан ховордсон. Тэгэл яг ингээд бүх юм нэг сайхан жигдрэл барилдаанууд ихэлсэнчлэлт Эднангоос эхлээл хоёр одоо сайхан аймгийн зан шуугуулаад бүхий өргөнд гинтхэн додрол гараад ирсэн. Ер нь бол улс аймаг зэрэгт аль алинд нь тэгж дээшээ ерөнд хоёр барилдаагүй байсан шүү дээ. Тийм ээ. Тэгэл баг. Ер нь тэгээд ингээд гинтхэн ингээд цоороод гэдэг юм уу одоо яг ингээд цаг нь болцсон байдаг юм уу? Дээшээ сайхан барилдаад эхлэх ер нь их гоё байт юм байна. Тэгээд яг лодн л яг дээшээ барилдаа. Өмнөх жил нь бас нөгөө барилдаа хойшлогдсон гэж яаж байна. Тэгээд нодн л биш бол хизээч биш л байх л таа л гэж боддог шүү дээ. Нодн л тэгж барилдааг бол энэ жил тэгж барилдахгүй байхгүй. Энэ жил би ингэж цолохгүй гэж бас боддог. Тэгээд цаг хугацаа тавиадаг. Цаг хугацаа мэдээж спортын бүх хүмүүсээс бол коронавирусныг бас нэг яалчгүй амжилт бүх тамирчид одоо хүн амтнаас л яалчгүй 2 жил бол хомсолсон. Тэр бол аюу нөлөөлж байгаа. Би магадгүй нэг жилийн өмнө тэгэх магадaltaй байхгүй. Нэг жил гэдэг чинь бас асар их хугацаа шүү дээ. Тэгэлгүй яах вэ? Тэгэхээр ер нь бол айгүй өөртөө ихтэй байдаг л байсан та. Одоо цаг нь болцсон шүү дээ гэж бодоод идэгсэн. Тэгээ бас мөнх чаргал бас хамт ингээд хоёр аймгийн заа ингээд сайхан барилдаад ингээд гараад бас сайхан. Сая 2000 юуны ард үйлчлэлийн 100 жилээр нэгийн даваан дээр унцхад нь бол үнэхээр сонирхол юм л хэцүү юм бэл. Төсөөлөгдөхгүй байгаа шүү дээ. Төсөөлөгдөхгүй тэгээд бас харамсаад л байх юм лээ. Соёлоо сайхан ингээл улс аймагт дөрөвд авчин 2 одоо 128 аймгийн заа 2 давна гэж бас чангуу шүү дээ. Тэгэл байх. Тэгэхэд 2 давчин 3 дээр нэлээд доошлж гоод бас аятайхан барилчна гээл. Тэгээ явж исэн болохоор бас нэг нь эргээд тасарч бас юутэй л хэцүү. Айгу үзэгчд шоу гэж мөгөө тэр мөрөг нэг сонир биш л санагдчихсан. Харин ч баг ямар ч дуу гарахгүй байлаа. Зүгээр шүү дээ. Яг л хөөхөр чинь. Тэр чинь нөхрийн өмнөөс харамсна гэдэг чинь бас хүний сайхан чанар байх та тий. Ер нь одоо энэ амьдрал дээр тэр бүхтэйч тэр өөрөө ер нь хүний хувьд ер нь ямар хүн байхыг бүхийн хувьд ямар бүх байхыг бодож явдаг. Тэгэл зөв л байж болчих шүү дээ тий. Зөв бодол. Бодол ер нь явсаар байгаа л үйлдэл тэгэл бүх юм болчиход байгаа шүү дээ. Хүний бодол зөв байхад л үг хэл үйлдэл ер нь бол зөв байх бах. Бодлоо зөв байх гэдэг чинь бас нэг төрлийн бясалгал
одоо өөрөө өөртөөгөө ярилцах тийм чадвар тэр айгүй чухал юм болов гэж боддог шүү дээ. Ер нь өөрийгөө бүхөөс гадна одоо нөгөө эрдэм боловсролын хувьд хэрхэн одоо хөгжүүлж байгаа юм тийм ээ. Түрүү одоо мэрэгчлэрээ ажиллах уу бөхөрөө явах уу гэдэг хоёр сонголтоо тулсан гэж байна. Ямар мэрэгжил эзэмшсэн бэ? Ерөнхийдөө одоо ном хэр шахаадаг хүн бай. Би юу шүү дээ. 2013 онд их сургуульд оюун инженер мэрэгчлэр шүтээсийн оюун инженер мэрэгчлэр элсэж аваад 17 онд төгссөн. Тэгээ сайхан манай мэрэгчлч бас сайхан л да. Буянтай ажил мод тарина гэдэг чинь. Үйлдвэрлэлийн технологийн сургууль дээр туршлагометр үздэг гэсэн. Тэгээ туршлагометрийн оюун зай гэдэг одоо сайхан багш байна. Манай багштай бол маш их баярлж авдаг. Яагаад гэвэл жинхэнэ шалгуур тавина. Олон хүн унгана. Нэг багшаас 70 он авах хэвээр, шалгалтнаас 30 он авах хэвээр гээд. Тэгээ 70-аас нь ер нь бол тэгэл 31-ээс доош маш авчвал тэгэл хэцүү байхгүй юу. Тэгээ тийм айгүй олон хүн юу вэ? Хүн тэгээ яг нэг хийсний дүгнээд ингээд яваад байхаар би өөрөө тийм юунд дуртай болохоор тийм шалгуур тавиад ингээд юунд дуртай болохоор айгүй тэр багшийн хичээл дээр хичээнгүй сураад тэгээд багшаас авах 70 оногийн яг тэр танхимынхаа оюутнуудаас ганцаараа 70 он авч ирсэн. Ер нь мэрэлттэй бас толгой сайтай байх гэдэг нь үү? Яг ер нь бол мэрэлт оруулаад дээрэс нь багш нарын чангалаад ирэхээр айгүй урам зориг оюутнууд бас орж ирдэг байхгүй. Тэгээ дараа нь мэрэгчлэр яаж яхад бас бичдэгш манай бичдэгш бас чангална. Тэгээ чангалахаар чинь ер нь бол тэр хичээлийн зохион байгуулалт явж байгаа үйл ажиллагаа шал ондоо оюутнуудын оролцоо шал ондоо авчдаг. Ер нь их сургуулийн багш бол яг тэр мэрэгчлэрийн хитрхи сайн мэддэг байсан ч заах аргахч бас байх нь бол зүйтэй асуудал. Дээрээс нь мэдээж хэрэг чанга цензуртэй байвал айгүй тийм сайхан санагддаг шүү. Тэгэхээр ингээ энэ яриаг чинь сонсоод байхаар өөрөө бол нүглийн нүдийг гурлаар хурах том дургүй хүн бай таарах гэдэг. Тийм ээ? Мэддэг. Тэгэхээр энийг одоо бэлтгэл сургууль дээрээ ч мөн одоо өөрийгөө хоорлог маш нарийн чанд хийдэг үү? Тэгээ бэлтгэл сургуульд ер нь тэгэл одоо чинь үндэсний хүч нь ер нь юу болчлоо шүү, тий. Их спортуудын адил болсон. Судалгаатай одоо зураг телевизээр юу үзэж байна. Судалгаанууд хийж байна, өрсөлдөгчөө судалдаж байна. Ямар хүн хийх үү, яах вэ гэдгээ судалж байна. Тэгэхээр бас судалгаанд үндэслээд тэгээд дээрэс нь шинжлэх ухаант байдлаар бас хандаад дээрэс нь хичээнгүүлэн тэгээд бэлтгэл сургуультай хандвал бас амжилт бол илүү их боломжтой юм шиг санагддаг. Ер нь бэлтгэлийг ер нь яаж жоохон хийж байна одоо хинтэй голдуу бэлтгэл хийж байна. Тэгээд их Монголын хүчин дэвжэн дээр очиод ерөнхийдөө бэлтгэлээ хийчих юм уу тэгээд алдар спорт хорон дээр хаяа очиж өсгөр дөрөв хүч дээр очиж бэлтгэлээ хийн. Манай одоо их Монголын хүчин дэвжээний дасгалжуулагчаар улсын орчин Батбаяр багш маань ажиллаж байгаа. Тэгээ сайхан юу бүрэлдэхүүнтэй сайхан бэлтгэлээ хийгээл явж байна та. За өнгөрсөн жилийн зал танхимын барилдаануудаас сонин сайхан жоохон уучлаа та тийм ээ. Аймагт цэрэгт ч гэсэн сайхан барилдсан, дөрвөлсөн, улс аймагт сайхан барилдсан, шүүгэрсэн тийм ээ. Дээшээ барилдсан. Ерөнхийдөө нэг ингээд сайхан зал танхимдаа гайгүй цойлоод ирэхээр өөртөө итгэл нэмэгддэг баах, уламж хичээдэг баах. Тэгээд өнгөрсөн жилийн хувьд бол ер нь энэ сайхан дээшээ барилж исэн. Тэгээд амжилттай барилж яхад ер нь ямар хууз тэгдэлтэй байдаг вэ? Энэ талаараа ярил. Тэгээд зааланд гайгүй барилдаад ирэхээр яг нэг сэтгэл дараа нь 1-2 дээр унах гэдэг тийм л байхгүй болчих юм л та. Сэтгэл ороод үйдэг юм уу одоо бас. Айтайхан бол авч 1-2-ын даваан дээр хөнкөөнд авчих жишээний. Угуунууд чинь бас бүгд л бэлтгэл сургуультай хийгээл яг л час хийсэн хүмүүс хоорондоо таарч байгаа шүү дээ. Тэгэхээр чинь асуудалгүй аргалчих хэмжээний л болчдөг юм байлээ. Шудрал явцдаг болчдөг. Айтайхан болчихно.
За тэгээд одоо өнгөрсөн жилийн хувьд чинь одоо өөрөө чинь гол шууган бол одоо нөгөө Монгол улсын хүчтэй Арслан Содномдорж гэдэг хүний 3 удаа таарж гурваланд нь дараалан хайсан. Энэ бол одоо олон түмний гарлыг их татсан. Нэлээд нийгэмд шууган сенсас тухайн үедээ тарьж исэн барилдаанууд болсон да тийм ээ. Тэгээ энэ хүчтэй Арслантай хийсэн тэр Арслан 3 хайсан барилдааны хоёлын энд харъя. За Эрхэм өндөд үзэгчтэй үндэсний эрхчлүүд тусгаар тогтнолоо сэргээн манд улсын 110 жилийн өлзөрлсөн Монгол улсын ерөнхийлөгчийн цомын нэрмжит Чансан Андар шилдэг 128 бүхий барилдааны 2-ын даваа эхэллээ. Зүүнлийн дэрэг уумагнаад Монгол улсын авраг бүрэн төгс баруунлийн дэрэг уумагнаад Монгол улсын Арслан Содномдорж нар магнайлан гарч ирэхэд бэлэн боллоо. Содном Арслантай таарсан хамгийн анхны учрыг байна одоо тийм. ерөнхийлөгчийн цом. Ерөнхийлөгчийн цомын барилдаа. Анхных нь. Тий. За улсын Арслан Содномдорж хөнтөр сүйд ядад тууцсандаа тун хэвгүй барилдаантай бүх харагддаг юм аймгийн зан сэдэн Содном. Уян хатан унаа холтой хүний хийсэн мэхэнд их үлдэстэй юм бөхөө. За би бодсон байгаа юм. Тун хэвгүй барилдаантай бөхөө. Ингэж амархаа энэ гэж бодож юу? Тэгээ юм таарсан үний хайжил гэж боддог болохоор гайгүй л эсэл таа. Улсын Арслан Содномдорж 2 Чил гэж яаж болохоор. 2 бүхий барилдаан. Араар нашаад мордсон юм байна. Нэг тийм хүнээс цэрвээд байх юм бол байхгүй юу? Хоёр дахь нь. Сараар нашаад мордлоо давлаа. Цагаан сарын барилдаа тийм. Аймгийн төвөргсөн Мариад их Монголын өчтөн бүхий дэвж Хэлчин спорт орооны бүх аймгийн зам бэм ботхон улсын Арслан Содномдоржоор 4 давлаа. За Содномдорж ирсэн арай жоохон бэлтгэл дутмаг байх шивтэй ерөнхийдөө араар нашиж мордоо суулчихсан байна. За өөр мөхөн бас 2 удаа таарчил унлаад Арслан Содномдорж Дээрээ саарслан дээрээ нэг хүнтэй бол мөнгөчргал Таарах гэдэг байна. юу яач. Мөнгөчргал бас адилхан 3 даваад нөгөө дээш явчихна. Тэ би яг л ялч хэлдэг. Сүүлийнх нь гоё хайжтай. Энэ дээр чинь бүр өөртөө ихтэй байсан юм шүү. А би ямар хайж чадахгүй биш гэсэн шиг тий. Харин хайж сураагүй биш гэсэн шиг хайж байгаа шүү. 4 давлаа. Үзэгчд шуугаар. Сүүлдээ яг энэ Нашин цолны үндэтгэл дээр Арслан бол амар болцсон шүү. Бэлтгэн жангараад Аа. Тах болцсон. Ялч нэг барилдаан таардгүй хүн гэдэг шиг л байдаг хөх төө. Тийм л. Тэрнээс бол бас одоо юу гэдэг тийм. Нэг зүгээр нэг аймгийн цолтой хүнд ингэж хэд дараалж унаад ахаар хүн бол биш шүү тий. Тэгэхээр ялч бол барилдаан дээрийн барилдаа ялч нэг өнцгөн таарахгүй л юм шиг. Тийм хүмүүс байдгийн шүү дээ. Хизээч хайх юу одоо шинэ бэлтгэл дээр одоо амар хөл авдаг ч гэсэн хөлөндөө айгу мэдэрдэг байлаа гэхэд бол одоо яг тэр хоёр бол яг толон болчихж байгаа байхгүй. Нэг нь амар хөл авдаг. Нөгөөх нь хөлөндөө амар мэдэрдэг. Өнгөрсөн зуны Батмагнат хоёрын барилдаан шүү дээ ер нь бол тий. Тэгээ ингээд Арслан 3 дараалаад хайчих ер нь их сайхан байсан. Урам зориг ороод одоо хүмүүсийн ирж байгаа тэр хандлага ер нь ямар байсан тэр? Тэглэг байхад тэгээд энэ цагийг төлөөлөөд бас үндэсний хүүхийн төлөөлж байгаа Монгол улсын Арслан цолтой хүнтэй 3 таарад 3 хийчихнэ гэж бас. Яг энэ одоо өргөнд болж байгаа барилдаанууд ч одоо ингээд манлайлал гарч байгаа хүн шүү дээ. Тэр үнтэй ингээд таараа 3 давчихна гэж сайхан. Тэгтээ ер нь 2 чайчлаа. За 3 дахь дээр таарахтаа юу гэж бодчих. 3 дээр таарчаа тэгээд нэг хажуугаа өргөнөөс хүмүүс чинь айгу юу яа штэ. Сомлоо штэ. Хайж сураг юм биш. Тэгээ ер нь бол тиймэрхүү юм дотроо бодж л байгаа юм л да бас хүмүүс гэж хэлээд байгаа шүү. За одоо урд нь 2 хайцсан юм чи. Одоо нэг чам барж байгаа хайх хэрэгтэй. Ер нь бол зааланд гарч барилдахдаа ер нь бол яг одоо таарсан барилдаанаа л бодохгүй юм шиг. Одоо жишээ нь бас урд нь нөгөө нэг юугүй сумын зам манд барилдаг байхдаа би ч бас төвшлөггүй байсан. Тэгэхдээ нэгэн даван дээр гарааг үйж 5 дээр яаж барилдах вэ хоныг боддог байсан байхгүй.
Нэг дээр гарч мараагүй ч. Тэгээ нэг хоёр дээр болчих шин. Тэгэхээр яг өмнөх бол зүв зүйтэй бодоод явчихлаа юм шиг. Тэгээ аймаг цэргийн цолтныхоо барилдаанд бас өнгөрсөн хавар энэний дараа бас сайхан төрүүлсэндээ тийм ээ. 3-40 хэдэн сар 5 сард үлээ төрүүлдэг чи. 5 сар 4 мөн 5 сар баг. За хоёул тэр аймаг цэрэг төрүүлсэн барилдааны энэ дээр нэг харчих. За. Өврөнг аймгийн Батулсын сумын бүх аймгийн сотогоогийн эдэр дөржнөр. За түрээ төхөөлөө. Дагуудад маш ихсэн дагуулаа. Гоё мэдэрсэн маш их л ата. Хэтэрхий хүчээ. Дүү ном нөө. Тэ дүүн. Дүүтэн 3 дээр. Ахтай 5 дээр сонцлоо. Тэ 5. Мэрэ талдар спорт яроо Монголын өвчтөмгийн дэвчээний аймгийн зан Сэтэн содмын бэн ботхон аймгийн зан намнан эрднэр 3 довлаа. Энэ хоёр ч бас би хаа бас лавар голсоч тийм. Бярч хийж амар юм шүү. Болгон дээр ерөөсөн ширфар гэл болгол. Мөргөл. Тадаран баритдаг юм. Унаа холтой юм бөхөө. Өчигдөр Монгол өх хөргөнд болсон Өврөнг аймгийн Баян өндөрс мэрэт Монгол улсын гавьяа тусгаж өгч өхөлтлөө. За Монгол өхөлтлөө дөө. Өврөнг аймгийн төвөрөс энэ хөлтөө мөхөрч бас зал танхимд нэлээд олон хүн хайсан баг шүү тий. Тэгээ ер нь бол одоо яг мөхийг ер нь бол хамгийн төгсөж байгаа хүн хэм бэ гэж байгаа бичлэгийг харж байгаа сурахыг хичээдэг шүү дээ. Энэ хөлтөө хэний мөхийг ганц нэг дунгуулдаад байдаг шүү дээ. Тий. Тэрийг бол одоо амар сайхан төчний дунгуулдаг. Яг би нөгөө барилж эхэлж ирсэн. Яг тэр үед нөгөө хэнийг дунгуулчихсан. Хүчингэр начинг өөр ингээ айгүй гоё. Амар гоё хийжсэн хөө яг тэр бичлэг нь байд. Тэгээ тэрийг харсаар голорсон. Тэрийг харахад нэг юу яагаад юм чинь. Тэр их бяртай тэр том хүний чинь тэгээд ямар ч бэр орохгүйгээр хайцсан байхгүй. Тэгэхээр ялч тэр бичлэгийг харж гал одоо би нэг сурахгүй юм бол болохгүй мэн гээл сурсан. Өхөлдөө бол бас баталцъя. Зааны өхөлдөө бас бичлэгийг сайн харж гал. Тэг сурсан. Булганы сайхан сумын 4 дахь хүн тэгээд харж байгаа. Сайхан сумаас 4 хүнтэй барилцсан гэсэн чинь яг энэ барилтан дээр би. Оо тийм үү. Нэгийн даван дээр нэг сумын за ах уу ирсэн тэгэхэд юу юм бэлээ? Бас сайхны хүн байсан юм уу? Сайхны хүн. Тэгээ 3 дээр намны эрдэнэ сайхных. 5 дээр намнан сүрнэн сайхных. Ганбаатар арслан сайхных. Тэгээ 4 хүнтэй таарсан. 4 хүнтэй таараа. Тэгээ булганы бас сайхан хурцимхтэй арслангийн барилдаа сайхан төрүүлсэн. Тэн шүү эн чинь юу лээ? Бол Хурц Бадрангуй, Итгэлт, Хичээлт, Өрөөлт их олон жимэгтэй хүн байлээ шүү дээ. Энэ барилдаанд барилж хахад булганы нэг ах байдаг. Мөнх тулаг гэдэг ах. Тэгээ ах уу ер нь бол надтай бас ойр идэг юм. Улирал сургуульд яаж ийн гэж ингээ яриад идэг. Тэгээ ах ирээд надад хэлчихсэн. Энэ барилдаанд чи төрүүл шүү. Ер нь бол булганы одоо яг энэ барилдаад сайхан төрүүлэх юутэй байдаг шүү. Сайхан энерги өгөөчтэй байдаг шүү. Энэ их зүгээр шүү гэд 4-5 дээр барилж яхад хэлчихсэн. Нутгийнханд нөгж болохгүй шүү л гэсэн үг шүү дээ. Тэр ч баг тий. Тэгээд сайхан барилдсан да. Бас бэлэгтэл үг хэлжтэй тэр хүн тийм ээ. Барсан даурсан батарслаа болгоод болсон даа. Өврөнг аймгийн төвөргсөн мэрэ талдар спорт яроо их Монголын өвчтөмгийн дэвчээний аймгийн зан Сэтэн содмын бэн ботхон аймгийн ярс Өсгватра долоодавж Булган аймгийн төчгсөн мэрэ дөх аймгийн урд сарсан Бачлууны нэрэмж түндэсний бүхийн барилдаан тэрэг хүн байруулаас татгаар ялгарчулдлаа. Хоёр гоё ер нь багасаавын бүдүүн зузаан гуйтай байсан уу? Бэлтгэн сургуулаар ингэж овоолгосон уу? Мэдээд би бэлтгэлийг яг л зүгээр энгийн тамирчдын хийдгээр л хийж чаллаа гал. Тэгээд хүмүүс юу хийдгийг яадгийг хэлээд. Тэгээ би юутай холбож ярих вэ гэхээр 10 жилдээ хөлбөмбөг их тоглосон. 2 жил тасралтгүй. Шөрмсөд татал тоглож ирсэн. Тэг их гүйснийх юм уу?
Ер нь ихгүйсээ. Тэрнийх байх л гэж би зүгээр бодоод байдаг юм. Тэгээд яг энийг шүүгээд яаж олж юм байхгүй л дээ. Мэдээж хэрэг бүх хүнтэй адилхан л сайхан штангаа гэлж явж байгаа гэхээр. Тэрнийх байх магадaltaй. Гоё тоглолдог байсан л да. Яг манай ангимынхын ч бас аятайхан тоглоно. Тэгээ би ч анхлан нөгөө сумаасаа шилжиж ирсэн. Монголын өвчтөн мөхийн дэвчи алдар спорт орон нэвх аймгийн зан Сэдэн судмын Мянбатхан Булган аймгийн ташигсан Маридох аймгийн урд царсан Ямын Бачлууны нэрмжит нэг үзүүлсэн, нэг шүгэн дөрвөлдсөн байж чад нэг ингэж төрүүлж шатчаа дахиад л байж тээ тийм ээ. Гоё байсан төрүүлэх. Төрүүлэх сайхан байсан. Ингээд сумын зад нэг төрүүлсэн, аймаг зэрэгт ингээд төрүүлсэн. Одоо нэг үдж чад улс аймаг төрүүлчихвэл бас нэг 3 шатны барилдаанд төрүүлсэн гэж явах гэдэг шүү дээ. Ангуудаагаан төрүүллээ. Ари өмөрөнгийн хувьд бас ангуудаагаан тэхээсээ өмнө амжид төрүүллээ шүү тийм ээ бас ч. За юм байдаг юм чи. Тэгээд одоо энд чинь яг урд өдөр нь бас улс аймаг болоод тэгээ урд өдөр нь энэ ч одоо 5 сарын 7-8-нд болсон барилдаанууд юм ба шүү дээ. Тэгээд улс аймагт нь 5 даваа шүүгүрчээд маргааш нь аймаг зэрэгтэй шүүгүрцэн. Ер нь тэгэхээр их бэлтгэл сургууль сайтай байсан байх гэдэг. Тэгээ энэс цааш хаврын энэ барилдаануудыг харсан чинь ерөөсөө наадам болтол нэг чөлөгтэй барилдааг өмнө л шүү дээ. Дандаа 2 даваал 3 даваал тэгэл 4-өөс дээш ерөөсөө даваагүй юм л шүү дээ. 4-ийн даваанд унаал 2 даваал 3 даваал унаад байсан юм бил. Ер нь энэ барилдаанаас хойш ингээд өөрийгөө жаахан нөөч хүү эсвэл бэлтгэл сургууль жаахан унчуу ягаад тэр наадам хүртэлх барилдаануудыг тааруу барилдчихв. Яг тэр энэ хоёр барилдааны өмнө чинь яг Үрэн гаруу манай бүтээр чинь багштайгаа юу бэлтгэл сургуультанд хамрагдаад 14 онцод ирсэн. Тэн дээр сайхан сэргэлтийн бэлгэлгээд цаг хийчихэд манайх жирээд бүжин болсон шүү дээ. Яг тэр улс аймагт нь 4 хүн шүүгүрсэн. Довчин Зэмбэ Арслан өөр чинь хэн гамтлах харцаг. Сэдэн судам марцгаа тэр тий. Бид 4 шүүгүрсэн. Тэгэхээр ялч бэлтгэл сургууль аятайхан таагаад ирсэн баг. Тэгээ тэрний дараагийн барилдаанууд ер нь бол гайгүй ингээд дэшээ үжээд байгаа ч гэсэн ер нь бол нэг улс аймагт чинь 2-ын даваан дээр аймгийн заачин сүнхээ очиж байгаа юм чи. Тэгээ 2 давч нь 3 дээр явсаар гоод доошо нөгөө шилдэг мундаг начингууд чинь аваад тайчин тийм юмуд бас зөндөө болсон. Тэгж явж байгаа тэр хамгийн сүүлд тэр 6 сарын эднэр бол одоо тэр нэг барилдаан дээр бүрэн төгс аврагад нэг 4 дээр илүү ундаг. Тэр их эвгүй унсан хөл тэгэхэд нэлээ эвгүй унаад бэртэл авчуу гэмээр харагдсан. Тэр харин гайгүй байсан юм уу? Тэр эвгүй бэртэлсэн л ялч. Яг тэр чинь 3 даваад бүрэн төгс аврагад 2 дахь харж байгаа. Тэгээ урд нь нэг унц одоо өстө жинхэнэ хайж тоогонд тэнцүүлнэ гэдэл үзсэн чи. Том хүн чинь нөмөрш орж ирээ тэгээд жоохон би өөрөө ер нь барилдааны байрлалын алдаа гаргаад бэртчихлээ юм л да. Тэгээд тэр бэртэлч яг 6 сарын 12-нд бэртчихгүй. Тэгээд яг 7 сарын 12-нд яг сарын дараа наадамлах гэдэг бэртцсэн би. Тэгэл үзүүлж харуулаад 5 ман уугаал. Нилээ үз тарсан. Доглоол гарсан тэгээд хөл ер нь хаагаараа бэртцсэн бай. Шаагаараа жоохон юу яс жоохон цуурцсан байлаа. Тэгээд уламжлалтаар одоо тижээхүүгээд уламжлалтын имлэг гэдэг. Тэр имлэг дээр очиж сайхан бас 7 хоногийн юу хийгээд барай хэмжилгээ хийгээд сайхан аятайхан болоод тэгээд наадмынхаа бэлтгэл гарсан. Наадмын бэлтгэл бас таархан юм очсон л та. Хөлөөж ирсэн юм байна. Яг ер нь бол наадмын бэлтгэл дээр очиод бэлтгэл олигт хийж чадаагүй. Хөлнөөс болоод тэгээд нөгөө 5 маа ууж байгаа болохоор би нь ялхарцсан байлээ. Тэгээд нэг 10 бэлтгэл гарсныхаа дараа 10 морон хонсны дараа нэг хөдөлгөөд сүнэж мүнэж үдсэн чинь нэг 20 мөр сүнэ хатлагаар яг нь алах юм чи. Тэгж нэлхарсан байлээ. Тэгээд тэрийг нэг аятайхан зөөлхөн явуулсаар гал наадам төхөлсөн шүү дээ. Тэгээ наадамд орж ирэхэд хөлний бэртэл гайг болсон байсан юм.
Яг улсын наадамд бүртгүүлээд явж байхдаа би бүхөрөнд бүртгүүлээд явж байхдаа шатаар өгсөж уруудахад чангал байсан л да. Айгуу чанга. Мэдрэгдээд байсан. Мэдрэгдээд. Тэгээд юу вэ? Яг бүртгүүлнэ гэдэг чинь 7-нд байхгүй. 7 сарын 7-нд бүртгүүлсэн. Тэгээд яг наадмын өмнөхөд 10-нд зодог өмсөн манай бэлтгэл. Зөөлхөн зодог өмсөд нэг дэвч яваад яана гэсэн. Яг тэр өдөр би хутлан боож аваад л сайхан гарсан чинь хөл их аятайхан байдгийн. Тэр нэг жоохон аятайхан болоход л сэтгэл сэпгээс ирж байгаа юм чи. Арай л өөрөөл авчих юм шиг. Жоохон нурмуур байсан. Тэгээ шүү дээ одоо сайн байсан жилээ бэртчихээр наадамд өгсөн багт бэртчихэр чинь тий. Тэгэл яг ер нь бол юунууд одоо эмчээс асууж байгаа л юу хэрэгжилж болох вэ? Өвчин намдаг теклотик ууж байна. Теклотикийн бас тарж хийгээд тэгээд дээрэс нь шагаагуураа хөлдөгч тэр болгоны цацаал нэг 2 3 юу 1-2-ийнхаа даваанд барилчаал. Тэгээ маргааш нь яг тэр маягаараа дахиад яах гэж яасан чинь тэнд спорт юмч байсан. Нөгөө хөлдөгч нь хамаагүй цацаад байвал арсын их хүлчтэй гинэ. За өөр өнгөтэй болчихсон гэж. Тэгээ хөлдөгч нь цацахгүйгээр гараад маргааш нь ерөнхийдөө хөлдөгч цацахгүйгээр барилсан. Нэг сайхан барилж байгаа л жоохон мэдэр зэдрээ төлөхөр дүр гэж уурчаал байж шүү дээ. Тийм байдгийн байж. За тэгээд одоо улсын их баярын наадам ардын хувьсгалын 101 жилийн ой гэж одоо бидний энэ цаг үед амьдарч байгаа хүмүүсийн үзэж болох хамгийн том наадамд сайхан барилдад 6 давлаа. Одоо тойлоо тэр наадмын бичлэгүүдийг энэ дэр нэг эргээд харъя тийм ээ. Шарсангаар намайг заалны барилданд гутгаа мордлоо. Бэнда баруун талдаа халц хутгаад залгуулаад зүүн талдаараа нашаад мордоод өөрөж хэрэгцсэн биз дээ тий. Өвөрөнгө аймгийн дөөрөгсөн мөрөд их Монголын өвчтөн бүхийн дэвжээний бүх аймгийн зам Бямботхон улсын ярс агур зочрын ган толгоор сая 5 давж Монгол улсын нашин цолны улсыг ангалаа. За Бямботхон араар нь мордож урагшаа хөнтөр сугдаж хөнтөрөөд ингээд өвдөглөлдсөн байна. Улсын ярс ган толгоор 5 давж Монгол улсын нашин цолны улсыг ангалаа. Бямботхоны өвдөг өнгөрсөн Монгол улсын өргөнд их сайн байсан. Гар сайт бүхчүүд нөгөө гар сайтай гэж ярьдаг. 3-ын даван дээр санчир хөшөр авахгүй болсон. Санчир хөшч одоо авсан үн харцаг болчихдог юм байна. Үлгшэлтэй. Нутгийн 2 ахаар 3 5 давтсан. 6-гийн даваанд бол одоо л ястаа нэг жинк үнэн хүчийг үзэж юу чаддгаа харуулна гэж гарч ирж байгаа байлгүй. Эрхэм өндөр үзэгчтэй. Үндэсний 6-гийн даваанд гэхдээ өөрийгөө ер нь тунч холоо гэж бодож ирсэн үү? 6 бол тунчсан л гэж бодож шүү дээ. Яагаад гэвэл нэг бас урд урдны барилдаанууд бас аятайхан байсан. Батмагнагийн тундаг бол яг тэр өдөр бол божигнуулж байгаа юм л да. Тэгэхээр тунаар өрчиж байгаа. Ер нь энэ за чөлөөтийн хүн мэдээж хөлөө аавна. За хөлөө аавн дээр нь ингэндээ гэдэг юм бол боловсруулаад гарсан уу ер нь? Тэгээ ерөнхийдөө хөл аавн тэр хөлөө сайхан хамгаалж гад сайхан барилж байгаа сайхан золгож л хаяндаа гэсэн л бодолтой байсан. Тэгэл хамгаалаад авчихсан. Далайгийн даваа яа. Далайгийн даваа бас гоё юм билээ шүү. Зааны даваа. Төрийн наадмын далайгийн даваа чи. Өндөр даваанд бөхчүүд нэлээд цөөрцсөн. Цөөхөн хэдүүлээ гарч ирнэ. Үндэсний эрхчлөө тусгаар тогтнолоо сэрэг аманд улс. Далад дээр бас дээгүүр амд явцсан тий. Тэр бас жоо хөлний хүртэл жоохон нөлөөлсөн. Би ч нь бол юу гэж бодоод байгаа шүү дээ. Сташлсан гэж бодоод байгаа шүү. Ер нь бас тоноор л өгчхөлөө гэж бодож байсан. Тэгэл явах хэрэгэд. За тэгэд олон жил амжилттай сайхан барилдсан хашир аваргын аманд очсон ер нь ямар байсан? Тэгээ авар сайхан барилдсан. Мэдэрч дайрал одоо давандаа. Зүүнтэлтэй хавирлаа, хавирын гол дүрээ дайрлаа. Даврын дээр нь голлол дайрч байгаа юм тий. За олон жил барилдсан аваргыг би наадмын өмнө нэвтрүүлэгт оруулах гэж заах нь энэ жил нэг гайвал ийшээ барилж байна. Тэгэдээс тэгэхээр би заа гэх. Тэгсэн үнэхээр л бас хэлсэнтэй сайхан барилж илээ шүү тий. Одоо өмнө авар зааланд ерөөсөө ганц удаа гарсан шүү. Тий. Тэгэхэд бол бас авраг гэдэг авраглаа гэдэг юм хэлээ шүү.
гар нуруу муруу янз юм лээ. Онцгой юм. Онцгой. Тийм байж шил авраг байдаг л үү. За ингэ. Аврагаас тэгтээ ингээд нэг тэрвэрэд байна шүү дээ. Юу гэж хэлж байна? Оо дараа нь сайхан барилд цалаа хөлөөрэй. Сайхан. Авраг хөндөөлтөд. Хамгийн гол нь бүх хүмүүс юу гэж хэлэх нь гол нь хамгийн гол үнэн зүйлвэл би 7-ыг наваад уус сунал واخгүй. Хүмүүс айгүй ярьж лээд ингээд сайхан заан болчих байсан да заан болохоор байсан шүү гэдэг. Аятайхан байсан шүү тэгээд ярьж лээд. Улсын цолны усаг алхаж аймгийн заан цолноос улсын харцаг цол хүртсэн ер нь хэд бүх улсын болоо одоо энэ Завхны Дамдын бүргийн Батэрд нь харцгаас өөр ер нь ингэж аймгийн заанаас харцгуулсан хүн байна уу? Мэдэх би сайн мэдэх л. Батэрд нь харцгал яах гэж бас тэгээд миний бас мэдхгүй хүн байж магадгүй л дээ. Ер нь ховор баг тий цөөхөн баг. Ховорхон баг. За тэгээд улсын цол аваад ингээд нэг 5 6 даваа тугаан тойроод явчих. Бас нэг сайхан тунаа цол авчих ер нь ямар байд юм байна. Өө тэгээд сайхан штэ ер нь. Эндэр рүү гараад тэгээд сайхан ерхийлэгчээс цол аваад тэгээд тойроод үзэгчтэйгээ мэдлээд явах ч бас л янз л да. Үгээр хэлэмгүй. Хэлгээ. Манай Промлод жил гарам болж байгаа. Оо за. Тэгээд бас манай аав чинь амцрын багт нь би аймгийн зам болж ирсэн. Аймгийн зам болцсон байж хаад. За хойд нэг аймгийн арслангийн наадам хийх ажилтай болох нь тэгээд би чинь 19 онд харьцуулцаа 20 онд зам болцоо одоо 21 онд нь арслан болох гэдэг шүү дээ. Тэгээд манай аав бас тэгж хэлж ирсэн. За одоо ирэх жил нэг арслан цолны наадам хийхэндээ нэг том юм болох нь дээ гэж хэлсэн. Тэгээд бас тэрийг дагуулan биелүүлээд тэгээд Монгол улсын харцаг цол хүртээд тэгээд аав минь бас тэнгэрээс харж үйдэг үлгөө. Төвш тулж үйдэг үлгөө. Аавынхаа хүслийг дагуулад биелүүлчихлээ тийм ээ. Тэр ч утгаараа бас аав минь одоо бас надтай үйлж хамт байдаг болохоор одоо ингээ бас сайхан барилдаж явна гэж боддог юм. Багада бид нар чинь жоохон бахад аавтайгаа барилдаад ноцолдог гэсэн гэртээ. Тэгээ дэрсэг нь 4 хүүхэд байсан л да. Яг би ахтайгаа их ойр байхыг чинь. Ойролцоо байх гэх үстэй. Яг нөгөө түрүүний ярьсан. Тэгээд багнан дээр дэвэд л гарна да гэртээ. Аа. Тэгэл тойрог өрөлдсөн. 2 дүү байгаа да. Тэгээд тойрог өрөлдөд 4 бүхч тойрог өрөлдөхэд хамгийн том аханд хөрүүлж байгаа. Би 2 төрж зөрлж. Тэгээ манай 2 чинь их шүүхтэлж. Тэгэл ордог гэсэн. Тэгээ нөгөө 2-тойгоо барилцсан, нахтайгаа барилцсан. Ер нь бол баган дээр дэвэ гаргаад барилцсан. Аав хөлийн цэцээ чинь. Тэр үеийн амьдралаа илүүгүйтэн сайхан байсан, жаргалтай байсан. Үнэхээр л одоо хамгийн амьдралын баяр жаргалтай үе тэр л байдаг байсан байна тийм ээ. Би чи ихээс долуул нэг эмэгтэй манай ихч би. Дээдл 2 том ах бай. 2 том ах. Тэгээ дунд нь ихч. Гэдэг нөгөө 2 ах бол ялчгүй бүр өөр том хүмүүс л очив л та. Нөгөө нэг аавын гэрээс гараа явцсан. Тэглээ баха. 2 ах бол биднийг жоохон багт бол нөгөө эмнэг даахтайгаа ноцолж байсан. Бид нэр жоохон том болоод эмнэг даахтайгаа ноцолдод ирэхээр ажил төрлийгээд явцсан. Одоо тэгээд бас сайхан 2 ах нарынхаа тусламжтайгаар тэгээ сайхан үндэсний хөх гэдгийг сайхан тав руу ороод бэлгэсрүүлэлт хийхэд чухал нөлөө үзүүлсэн дээ ах нар маань. Ингээд харцаг цол хүртээд харцаг цолтой барилдаад улсын харцаг бим ботхон гэж зарлуулад барилдах нь ямар байдаг юм бэ? Цолондоо хэр тасч байна одоо? Одоо л тасах гэж байна даа. Анх бол яг аятайхан юм л л. Яг дээгүүр гараад зогсож байна. Нөгөө сайхан шүтдэг, биширдэг Монгол улсын сайхан начингуудынхаа дээр гараад зогссон.
ахнарынхаа дээр зогссон нэг бас. Ихэнд бол эвгүй мөлий. Тийм байна. Одоо тэгээд тасах гээд би чинь зааланд айлуулах л байн гарах гээд байгаа шүү дээ. Аа. Тэгж ижил сайхан тасгаад нэг цагаан сараас өмнө тасгаад авчвал бас аятайхан та тий. Ерөнхийлөгчийн зам цагаан сар гэх том барилдаанууд хүлээж ин. Хавар гэхэд цолоо сайхан хуучруулчих тийм ээ. Арцхийн хувьд одоо шин дээл хийлгэж өмсөх болгондоо шин цол авч исэн гэж одоо манай нэг сэтгүүлчдүүд ярьсан байна лээ. Үнэхээр тийм байт юм одоо. Тэгсэн. Би чинь анх нэг залуу хөхтэй аймгаан тойрсон овоодлогын наадмаар явж игнэ. Тэгэл ерөөсөн юу яа. Нэг юм хоёр давна. Тэгээд нэг хоёр давчаал ээж идвсэн. Юун дээр дайгийн гол дээр манайхын арван хүчтэн дээр би бэлтгэлд гарч ирсэн. Тэгэхэд 2016 онд яг сумын зам болохынхаа өмнө нөхгүй. Нэг висрэг наадам болсон юм дайгийн гол дээр. Тэгэхэд би нэг сумын заануудтайгаа барилцаараа төрүүлсэн байхгүй залуу. Тэр нэг төрүүлээд 100 сая төгрөг өгсөн. Нөгөө 100 сая төгрөгөө аваад гэртээ харьсан. Тэгсэн чинь нөгөө банк ийштэй явж барилдаад нэг хоёр төр унаад ирлээ гээл ээж аавдаа хэлнэ. Тэр 100 сая төгрөг аваад гэртээ орсон чинь хотлоо яриад байгаа юм. Ханаас юм мөгөө тэрэг. Гүй ингээ барилдаад ингээд төлчлээ гэдэг. Бараг яаж давсан болгоно бараг тайлбарласан баг. Тэгээд яг тэрний ард дээр нэг 10 хэд оны ард дээр сумын заас болсон. Тэр нь бол тэр залуу хөхтэй бол яг тэр аймгийн тойрсон овоо толгойд одоо ингээл багийн барилдаанууд айгүй их барилддаг банк хүчээр барилддаг ойрхонч болохоор. Тэгэл нэг хоёр дээр бачна. Хаяа нэг сумын нэг дээр нэг залуу хөх таарлаа гэхээр хоёр дээр нэг сумын зааныг хаяа хайчих жишээ нэ. Тэгэл явж идэх гэсэн. Дээлнийхээ тухай. Дээлийн тухай нэгвэл яг тэр сумын заа болоход нэг цэнгэр дээл надад ээж юу манай бэрхч юу хүнэлтэй уран дээд мэд хийдэг. Миний бүх дээлийг хийжсэн л та. Тэгэд ээж материалын аваад одоо сумында очиж барилгах чагаад шин цэнгэр дээл өмсөд л явсан. Сумын зам болсон. Тэгэл цэнгэр дээлтэйг нөгөө төгтөгөн 2 жил байсан. Тэгэд 19 онд юу байхгүй. Дээл маач бас хөргөн жижигтэй тэглээ. Тэгээд нэг шар дээл хийлгэж аваад аймгийн харьцуулаад дараа жил нь ер нь бөхчүүд бас ярьж лээ. Шин цолдуудгийн гээд бас ярьж лээ. Тэгээ бас хайлуулах наадмын өмнө нэг юм усахтай юм өмсчих гэх тийм ээ. Сольчих гээд хичээж лээ. Малгаагаа ч юм уу гэж. Тэгээ 20 онд юу дээл нэг бор дээл хийж гисэн юм. Тэгэл аймгийн завлцсан. Тэгээ 21 онд давралгүй явахад дахиад дээл хийлгэх. Тэгсэн чинь наадам үнчихгүй юу. Одоо энэ миний өмсөд ирсэн дээл. Юунд хийлгэсэн. 21 онд 100 жил зориулж хийлсэн дээл байна тийм ээ. Наадам үнжээ. Тэгээ энэ жил энийг өмсч гасан уу? Тэгээ энэ жил энийг өмсч нөгөөдхөө дутуухан хөтөж байхгүй. Одоо эх жил нэг ямар нэг дээл өмсөх юм байгаа тийм ээ. Одоо ямар дээл өмсчихсэн болох юм байгаа. Одоо хүн болгол бас бөхчөөд нэг сонин юм ярьж идэг. Би одоо нэг тийгээд тэгсэн болохоор ингээд нэг цол авах юм байна гэж бодоод ч гэдэг юм уу. Өөрийн хувьд тийм дохов. Дохиолгүй байх үү. Гоё л тоо. Юу дээс. Арай жоох өвөрмөцөлтөө. Хүмүүсээс. Тэг юу яс. Манай нөгөө галын барилдаан болоод сая юун дээр. Тэгээ манай сумынхан чинь сайхан намайг эргээд ирцэн. Хорхон морхоо эргээд ирцэн. Бас янз сайхан. Төрний голынхаа эрэг дээр л сайхан сууцгааж ирсэн. Ерөнхийдөө сууцгаа тэгээд ерөнхийдөө жил болго эргэж ирнэ л дээ. Тэгээ сайхан хорхоо бодгоо идэлж байсан. Тэгээд гисэн чинь юу тогоотой
одоо тэр тооготой махнаас би нэг мах барьжгаад би буцаага тавьчихсан байхгүй. За. Барьж за нэлээд идчих. За жоохон юу яа. Байж байгаа дээ. Жоохон байжгаад идийгээд тавьчихгүй юу. За. Тэгэл хажууд тийш харсан чинь сүнх гэл явж байгаа байхгүй. Яг шиг нэг юм хийсэл явчихсан байхгүй. За. Хин одоо гялгар цаас хийсгэж үгээд ингээ харсан чинь яг хүний өмнө ингээд тавьсан юм дэс. Яг тэр миний бэрэ тавьсан махыг шоу шүрээ явуулсан. Гэтэ би одоо энийг ингээд ярихаар хүмүүс ингээд ном уншиж чад энд тааруулаа ярьчих уу гэж бас бодохоор л зүйл айгу. Тийм юутэй. Үгүй сонирч дэрэгдэн хүн байхад юм шүүрнэ, шоу ярэ шүүрнэ гэдэг чинь тийм. Яг хүний дэрэгдээс бол шүүрх бол бас хэцүү байхгүй. Юу н шүүрдэггүй шүү дээ. Тийм. Нэг шоу муу байх юм бол бас би шийдчихвэл агаар дээрээс аваа явчих бол байж байгаа тийм ээ. Тэгээ тэнд юу гэж бодогцээ. Тэгээд энэ дээр чинь манай сумын чинь очсон. Бүхий холбооны дарга марга тэгээд нутгийн зөвлөл яах. Батар шах энэ төр. Манай ах нараа очсон. Бэлгшээгээд. За ямар ч гэсэн. Жигүүртэн тоолоо алтлаа. Тэнгэрийн амтанд хоол. Тэнгэрийн амтанд хоололчлаа ш тий. Энэ бол бас сайхан бэлгшээлтэй зүйл юм. Бид нар бас сайхан бэлгшээгээд өнгөрч ирсэн. Би Шилийн богд руу оюутныхаа багш мичтүгчтэй яваад. За. 10 оюутны ангийнхаа найз зүйтэй явж ирсэн. Бид яг барилдаануудад соорслон хамгийн анх барилдахын өмнөх нь нөхгүй. Зөв. Тэгэж яваад Шилийн богд 90 хиймэр сэргээсэн тэр Шилийн богд хархан дээр ч очиад. Тэр том сайхан талын жавар яста жигэн жид юм лээ. Өглөө ирдэрсэн. Тэр үрийн жавар тачиж байгаас тэр нь бол ер нь бол тэгээд энэ хиймэр баг сэрхүү байх ямар ч үндэс. Тэгээ яг тэндээс явж ирээд маргааш намраад нөгөөдөр нь барилтаал айтайхан барилтад эхэлсэн шүү дээ. Сая бас манай нэвтрүүлэгт одоо өөрийн чинь өмнө Сэнэ чин Батцул оролцоод явсан. Батцул начин бол бас Бямбатхонтой барилдах бас эвгүй юм билээ шүү. Би бол одоо лаахаа хэлдгээр алуулсан штэ л гэж ярьж илээ. Тэгээд одоо нэг тааруул бас бодсон юм би гэж юм лээ. Тэгээ одоо үе тэнгээ босоод олон таарах бах. Энд дээр бас юу гэж хэлмээр байна. Ер нь бас барилдаа таарахгүй талын хүн байж магадгүй. Яг л зүгэл аавн шүүрнэ. Тэгээ барууныг бас авчихна. Би чинь баруунаа тэгээ хол хойно тавьчихдаг болохоор бас яахгүй л очихгүй баг. Гэтэ олон таарах баг. Эсвэл тэгээд дээгүр даванд аваа сайхан барилдчихна. Тэгээ сайхан барилдааны үзүүлэндээ. За үзэгчд бас энийг нэлээ хүлээх байгаа тийм ээ. Гайг бол гоё болох. Ер нь үе тэнгийнхнаас бас сайхан барилдахад их хөвтөх, бас барилдахад зааж нэг жоох эвгүй шүү гэмээр бүгчүүд ер нь хэм бэ. Ер нь би ч одоо өсвөр мөсвөр залуучууд юусо барилдж үзээгүй байж хаад нэг ийшээ барилж ирсэн. Тэгээ манай өсвөр залуучууд барилдсан бол үеийнхэн тэгээ бас олон барилдах байсан баг. Одоо Зоригт Баатар, Мөнх Эрдэнэ, Говь сүмбрийн Мөнхбаатар, Алтан чойж гэдэг яг 95 оны залуучууд. Тэдтэй бас олон барилдаж бас тэх байсан баг. Би бол юус олон барилдаг. Гэтэ Алтан чойжтой бол олон барилдсан. Алтан чойжийн гар марлал бас луугар штэ. Гар дээрээс атгачих тэгээд нэлийн болж ижил хөрөн тавиулаа шүү. Нэг үрд шиг юм байдаг юм биш хүмүүс чи тий. Оо. Тэгээ сайхан хоёр талтай өшгөлөө суллаад барилждаг болохоор бас чанга учраа шүү. Тийм байна. За тэгээд нэвтрүүлэг маань одоо үгээр өндөрлөх тийшээ хандаж байна. Тэгээд одоо нэвтрүүлгийн маань урилгыг бас нэлээ авч одоо студио маань мөрлөн саатч үзэгч олонтойгоо амжилт ялалтынхаа тухай сайхан хөрөлдсөн харцагтаа их баярлалаа. Тэгээд одоо олон сайхан наадам хүлээж байна. Одоо эх жилийн наадам шин дээлээ өмсөд шин сайхан цолон төрөөрэй. Олон жил сайхан олон дээл өмсөж олон сайхан цолоо аваарай л гэж ирээ дөө. За баярлалаа. Та бүхэнд ажлын амжилт хүсье. Сайхан байна. За баярлалаа. Ингээд ирэх үзэгчтэй гүндүгөө ярэ нэвтрүүлгийн маань энэ удаагийн дугаар үгээр өндөрлөж байна. Дараагийн дугаараар эргэн уулзтлаа. Баяртай үзэгчтэй.
Яа. Болоо ицнэ. Боллоо.